Сайн байна уу? Өнөөдөр захиалгатай юу? Энэтхэг зоог нэртэй энэхүү ресторан хятад улсад нээгдээд 20 гаруй жил болжээ. Рестораны захирал Сева ажилтнуудтайгаа өдөр болгон ийм мэдчилгээ. Өчигдөрөөрөө бүжгэлцэхээ үү? Бүжгэлсэн? TikTok-т гарчихсан байсан шүү. Надя. Hello харъя. Хаана байна? Алия юу да? Хөөш, нааш ирээ. Тэд бүгд Севатай хамт 10 гаруй жил ажилласан. Ресторан тэдний хамтын гэр орон болжээ. Севагийн ресторан хэдээс энэтхэгийн оригинал амтлагч хэрэгжилж ирсэн хүмүүст жинхэнэ энэтхэг хоол унд хамсуулахыг хичээдэг гинэ. Бид хоёр дахь удаага ирж байгаа штэ. Анх хизээ ирж ирснэг санаж гин үү? Уучлаарай сандаггүй. Би ч гэсэн Үгүй. Та санахгүй ах уу? 不，他是很出 санахгүй 很 ах. 出息的，我看出来这个17年， За андуураагүй бол бид 17 жилийн өмнө анх ирж ирсэн. 17年， 5 онд, 2005 онд. 2005 2005 он. За. 这个时间， Тэр үед би менежер байсан. 营业部经理，我底下的。 Тэгээд 2010 онд рестораныг хүлээж аваад өөрийнхөө бизнесээ болгосон доо. 20 гаруй жилд Севагийн ресторан Шанхайд олон үйлчлүүлэгчтэй болж энэ нь түүний амьдралд ч ихээхэн өөрчлөлт авчирчээ. За баярлалаа. Дахиад ирээрээ. வேலை வந்து பாத்திரம் கழுவுறது. Би энэ ресторанд ирээд эхлээд аягуугаагч байсан. Хажуугаар нь галтоогоонд тусалдаг байлаа. Тэгээд захирал маань миний хичээж чармааж байгааг хараад дараа нь намайг зөөгч хийлгэж тэгээд сүүлд нь намайг менежер болгосон. Би өнгөрөх 7 хоногт салбар ресторанаар ч үйлчлүүлсэн. За жингааны салбарт очсон юм уу? Өдгөө Севагийн ресторан Шанхайн олон хүмүүсийн зорж ирдэг газар болжээ. Хятад энтхэг хоол орж ирээд удаж байна. Ихэнх хүмүүс энтхэг хоолыг амтархан хүлээж авдаг. Энэ нь бидний хувьд баярлууштай зүйл юм. Адил бас улс орны хүмүүс хятадд ирж өөр өөрийн үндэстнийхээ соёл, хамтд идэ ундааг танилцуулж, харилцан туршлага судалж хамтдаа хөгжсөөр байна.